За энэ чухал асуудлаа малчны зээлийн асуудал бол манай малчид маш найдвартай зээлээ төлдөг. Өөрөө сайдаг, өртөө хүн өөдөлдгөө гэдэг ийм философитой хүмүүс байгаа. Энэ Монгол банкны гаргаж өгсөн тоонууд дээр бас харагдаж байна л да. Одоо энэ 98.2% гэдэг. За энэ саяхан хэдхэн жилийн өмнө малчны зээлийн эргэн төлөлт 99.8%-тай, бараг 100%-тай байсан. За бас манай малчид дээр нэлээд асуудлууд, ганц уднаас холбоотой асуудлууд үүсэж байгаа маань жижигхэн багассан байна. За тэгтэл энд би бол энэ малчидтай энэ банкнууд маань энэ найдвартай харилцагч, итгэлтэй харилцагч энэ төр гэсэн ийм цол хэрэгэм хэрвээ байдаг бол энийг өгмөр байгаа. Ийм өндөр эргэн төлөлттэй салбар байна уу? Тэгэхээр асуулт нь бол энэ бусад салбарын чанаргүй зээлийн хэмжээ хэдэн хувь байна? Энийг яг Монгол банк тоогоор хэлээд гэж. За хоёрдугаарт нь нэг малчны дундаж зээлийн хэмжээ. Энэ дээр энэ хоршооны асуудал оруулаагүй шүү. Дундаж зээлийн хэмжээ хэд байна гэдэг дээр тодорхой хариулт өгöd гэж. За энэ хүү бол өндөр байгаа уу? Энэ хүүгийн мөлжлөг гэж хэлье. Яагаад тэгж хэлж яах вэ гэхээр бусад хэрэглээний зээлээс 4.4% яхаараа малчтад өндөр өгдөө. Бизнесийн зээл яхаараа 5.9% өндөр өгдөө. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. Малчин хүн өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Энэ хүмүүс бол дор бүрнээ нэг гарсан тугалыг хэдэн сарын дотор, жилийн дотор яаж 100-150 хил хургыг гарснаас нь хойш 10 сарын дотор яаж 15-аас 18 хилийн гулууцтай болох ажлыг эрхэлж байгаа хуулийн этгээдүүд. Тэгэхээр энэ хүмүүс яхаараа ийм 4.4-өөс 5.9% өндөр ийм зээл хүү төлөөд байгаа юм бэ? Энэ бол мөлжлөг шүү гэдгийг бас хэлье. Харин энэ дээр ерөөсөө логик нь хамгийн найдвартай 98%-аас дээш төлж байгаа найдвартай зээлээ төлдөг хүмүүс дээр хүү чинь бага байх ёстой үстэй. Салбар нь эрхэлж байгаа аж ахуйн эрсдэлтэй гэдэг. Тэгсэн мөртлөө эн чинь тэгвэл эрсдэлтэй байсан юм бол энэ олон жилийн хугацаанд яагаад энэ зээлийн эргэн төлөлт чинь буурахгүй байгаа? Энд логик нь хаана байгаа юм бэ? Энэ дээр бас нэг хариулт өгöd гэж. Банк ч өөрсдөө энэ найдвартай төлдөг хүмүүстэй итгэлцэл дээр үндэслэдэг зээлээ баг барьцаа энтрээ буулгаад өгдөг үстэй. Иймэрхүү логикуд ерөөсөө манай малчт дээр хэрэгжихгүй байх шүү. За хоёрдугаарт энэ Монгол банк өөрөө энэ Монгол улсын эдийн засгийг, мөнгөний бодлогыг, за тэр дундаа инфляцийг хариуцж байгаа. Инфляц ямар байхыг махны үн шийддэг юм а. Нэг номерын хүчин зүйл. Махны үнийн савлгаа ямар байхаас инфляц хамаардаг. Монгол улс энэ бол бодиттой үнэн шүү. Тэгэхээр энэ инфляцийг бага байлгахын бас хариуцдаг байгууллагуудын нэгэнд бол энэ Монгол банк орноо махны үн гурилын үнээс шалтгаална. Тэгэхээр энэ инфляцийг бага байлгахын тулд энэ салбар руугаа чиглэсэн ямар хөтөлбөр бодлого хэрэгжүүлэх гэж байна. Монгол банк энийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол банкнд нөөц байгаа, Монгол банкнд мөнгө байгаа. Хэрвээ хэрэгжүүлэх гэвэл хүсэл сонирхол нь байвал ийм боломж байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, ялангуяа малчт руу чиглэсэн хөтөлбөр, хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн хөтөлбөр бодлого юу байна гэсэн ийм 3 асуултанд хариулт авъя. Малчны зээлээс гадна бол нийт салбарын зээлийн статистик дээр бол яг 2026 оны 5 сарын 30-ны өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 5.2% нь бол чанаргүй зээл байгаад байгаа. 5.2% чанаргүй зээл нь бол малчны зээлтэй харьцуулбал бас харьцангуй өндөрөө. Энэ дээр бол нийт хэрэглээний зээлийн буюу цалингийн зээлийн чанаргүй зээлийн өсөлт бол бас харьцангуй өндөр болж байна. Энэ 5.2% статистик бол гарсан байгаа. За нэг малчны зээл хэдийн үлдэгдэлтэй байна вэ гэж чинь. Тэгэхээр яг одоогийн байдлаар нийт малчны нийт салбарынхаа хэмжээнд бол 101.1 их 122 мянган малчин өрх бол зээлтэй байгаа. Тэгээд дундчлаад үзэхээр бол нэг малчин өрхийн дундаж зээлийн хэмжээ бол 8.9 сая орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэсэн үг малчин өрх бол. За малчны зээлийн хүүг буруулахтай холбоотой асуудал дээр бол энэ малчны тухай хуулийн дээр бол бас төрөөс хөнгөлөлтөө нөхцөлтөө зээлийн хөнгөлөлт үзүүлэх, ипотекийн зээлд хамруулах гэх мэт малчны малчтын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах тийм хэд хэдэн тийм
бодлогын тийм заалтууд бол орсон байгаа даа. Энэ дээр бол мэдээж малчны зээлийг бууруулах бол хэд хэдэн боломж болцсон нь бол хамгийн нэгдүгürt нь бол энэ төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтөө нөхцөлтэй татаастай зээлийг хэрвээ малчны салт зээлэн дээр оруулах юм бол энэ дээр хөнгөлөөд явна. Яг одоогийн байдлаар бол нэлээд хэд хэдэн салбартаар бол энэ хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөр бол хэрэгжиж явж байгаа. Энэ дотор бол одоо аялал жуулчлалын зээл, орон нутагт хэрэгжүүлж байгаа одоо хүнсний хувьсгалын зээл гэх мэтчлэн яг энэ схемээр явах юм бол Монгол банк бол энэ дээр малчны зээлийн хүн дээр бол төрийн татаастай хөтөлбөрийг бол хүнсүдэд аж ахуйн хөнгөлөлтөөр яамнаас зохион байгуулаад явах юм бол энэ дээр бол зээлийн хүү буурах боломжтой гэж үзэж байгаа. Нэгт нь зүгээр малчны зээл яагаад өндөр хүүтэй байгаад байгаа гэдэг дээр бол энэ дээр бол хамгийн том нь бол тухайн арилжааны банкнаас гарч байгаа зардлын хэмжээ л байна. Орон нутагт салбар ажиллуулж байна, хүн ажилтан албаа агчид ажиллуулж байна, цалин өгч байна. Үүнтэй холбоотой зардлыг тухайн орон нутагт ажиллаж байгаа банкны салбарын үйл ажиллагааны зардлаас хамаарат бол яг орон нутагт олгож байгаа зээлийн хэмжээ бол бас малчны зээл гэлтгүүгээр бол бас харьцангуй өндөр байгаад байгаа. Тэгэхээр энэ зээлийг бол одоо бууруулах хамгийн гол зүйлс нь бол зээлийн эрсдэлтэй холбоотой тэр санхүүгийн бусд үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх цахимжилтыг буюу одоо цахимаар малчдад бол зээл олгодог энэ хүү боломжийг нэх нь л бол илүү зээлийн хүн дээр бол тодорхой хэмжээний бууруулах бол боломжтой гэж үзэж байгаа. Мэдээж бол мал аж ахуйн салбар тэнд дундаа мах бол инфляцид хамгийн гол одоо нөлөө үзүүлж байгаа бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ малын за чанаргүй зээлийн хувь статистикаар 3 дахин бусад салбар нь өнтэй байгаад байдаг. Зээлийн хүүн 4.4-өөс 5.9% бага байна шүү. Энд ямар ч логик алга байна шүү. Энийг бодлогодоо оруулж одоо шийдвэрээ гаргаараа тэр мал аж ахуй эрсдэлтэй л гэдэг. Тэгээд тэр эрсдэлтэй байгаа юм бол зээл нь яагаад төлөгдөд байгаа юм? Энд чи ерөөсөө малчтын тэр одоо ухамсартай холбоотой байхгүй, хариуцлагатай холбоотой асуудал байхгүй. Тэгэхээр энэ худлаа энэ эрсдэлтэй салбар гэдэг зүйлээ одоо бас хэдүүлээ болмоор байна. Малчин өрхийн дундаж зээл хоршоог оруулахгүйгээр та нар хэлээд гэж. Зүгээр одоо энэ хоршооны зээл гэдэг нэг өрхөд 50 сая гэдэг байгаа. Энийг оруулахгүйгээр зээлийн хэмжээ нь хэд байна? Энд өчүүхэн бага байгаа. Тэр нь юутай холбоотой гэхээр малыг ерөөсөө данс аваад тэнд банкны зардалсаад тахын байхгүй шүү дээ. Юу ч хийхгүй шүү дээ. Дансыг аваад тэрийн хоршооны зээлийг оролцуулахгүйгээр зээлийн үлдэгдэл 1.1 их найд нийт зээлийн хэмжээ 122 мянган малч өрх байгаа. Тэгэхээр дундаж хэмжээ нь бол 8.9 сая төгрөг байгаа. Нэг малч өрх явж байгаа. Дундаж зээлийн хэмжээ. За хөнгөлөлтэй зээлтэй холбоотой асуудал дээр бол энэ дээр бол хүүгийн татаас болон одоо бусад одоо зээлийн батлан даалтын санч байдаг юм уу, одоо бусад энэ малын дэвсжүүлсэн даатгалыг зохион байгуулж байгаа дэд бүтцч байдаг юм. Энэ чиглэлээрээ бол мэдээж улсын төсөвдөр тодорхой хэмжээний одоо төсвийн дэмжлэг суулгаад зээлийн одоо хөнгөлөлтийг бол хийгээд явах тийм бол зохицуулттай. Энэ дээр бол арилжааны банк бол өөрийн одоо эрх үүргийн хүрээнд бол хадгаламж эзэмшигчдээс авч байгаа одоо их усрээ хэрвээ засгийн газар энэ дээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх бол хөнгөлөлттэй нөхцөлтэй бол ингээд зээл гаргаад явах юм бол боломжтой байгаад байгаа. За тэр эрсдлийн хувьд дээр бол мэдээж банк өөрийнх нь одоо тавьж байгаа эрсдлийнхаа үнэлгээгээр бол явж байгаа. Тэгэхээр эрсдлийг яаж бууруулах юм бэ гэхээр хамгийн зөв тогтолцоо даатгал л байна.